За тэгээ Баажи алтын шин дугаар тэгээ бид нар бас ярилцж байгаад бас нэлээд бас удаан ярилцсан хэсгэл Окланд байдаг. Энэ бол энтхийн залуус бүгдээр мэднэ. Хатна гэдэг. Тэгээд нэг бүтэн нэрний үйл ялтай юм лээ. Манай Хатнагийн. За. Бацаргийн Хатан Баатар. Бацаргийн Хатан Баатар гэдэг одоо яг Окландын цагдаа. Хамгийн гол нэг Монгол хүн одоо Америк төрсөн яг Окланд хотод яг цагдаагаар ажиллаж байгаа. Тэгээд бүр энэ хэсгийнхаа бас энэ хэсгийг бас хариуцдаг. Окланд. За Окланд хот гэдэг бол ер нь бол одоо энэ Сан Франциско одоо Бэй Эриад бол хамгийн их гэмт хэрэгтэй. Тийм ээ? Тим хэсэг. Тэгээд бид нар бас боломж нь олдоод бас бид нар бас сарын өмнөөс бүр эхэлж энийг ярилцаад тэгээд бүр зөвшөөрөл өдрийн одоо энэ цагдаагийн хэлцээс нь эндээ хатнатаа нийлж аваад тэгээд машин тий бүх бичлэг хийх бүх зөвшөөрлийг аль биесээр аваад тэгээд хөвлөж хийж байгаа. Тэгээд хатаагаа гарсан яг ийм энэ бас сүртэй байт юм байна. Яг Америкийн одоо цагдаагийн бас энэ хувцс хэрэглэлүүд бол тий бүх юм байд юм. Тэгээ яг хамгийн анхны асуулт яг хизээ яг одоо академид төгссөн шүү дээ тий. 2021 оны 5 сард академид төгссөн. Хэрж одоо 5 дахь жил рүү орж байна. Тэгээ төгсөө шууд энд ажиллаж орсон. Шууд энэ чаар. Яваасаа манай ажилч өөрөө академи ажилладаг байхгүй. Одоо энэ бүх цагдаагийн газрууд шууд Монгол шиг ерөнхий газар тийм байхгүй. Хот болон өөр юм тустай цагдаагийн газартай өөрсдийнхөө хотын дүрмээр явдаг хууль зүйн бас өөр. Тэгээ манай яг би Окланд ажилд ороод тэгэл академид сураад 6 сар ирээд сураад тэгэл академид төгсөөл. Тэгээ баг 5 сар ирээд дадлагт явдیں۔ Хүнтэй хамт. Тэгэл дадлагт яваад бид нэр 4-5 өөр офицерууд хамт явдаг гоо field training officer гэдэг тустай хүмүүс байдаг. Тэднэртэй яваад бид нэр за энэ хүн явж болох юм байна гэж зөвшөөрөөд төгснөхийн дараа тэгээд жилийн дараа юм уу яг ажиллаж эхэлдэг. Ганцаараа. Ер нь бол ялт битэр одоо энэ цагдаагийн академид очивол ер нь цагдаа болох ирээдүй хэрэг бол байгаа шүү дээ. Өдөржингөл гүүх бах та. Бид нар ч одоо манай академи ч одоо 7 давхар байшингийн 7 давхар тэгээд хувцсалдаг өрөө нь basement гэхээс 8 давхар бид нэр лифт хэрэгжлэхгүй дандаа шатаар дэшээ доош буун. Тэгээд энэ чинь 30 хэдүүлээ эхэлж байгаа. Тэгэл 30 хэдүүлээ дээшээ гараад шатаар гараад нэг юм мартсан бол бүгд доош буун хамт явна. Тэгэл буцаал авчихсан. Тэгэл минутад 2 минут дотор л өгч байгаа шүү. Бид нар зөв шатан дундуурч ирсэн, нисэж байгаа шүү. За ялт битэр ямар ч ихнийхээ өндөр унчлаа. За юу хамгийн гол юунаас эхлэх гэж бодож байна? Яг одоо ихсэмж хувцсэглээс эхлэх гэж бодож байна. Яг цагдаагийн одоо ажилтны Америкийн те хувцсэглэлд яг юу байд юм бэ гэж хэлэхөө. За хамгийн түрүүнд радио хорон те радио бол хамгийн чухал. Тэгээд энэ микрофон тэгээд энэ чипч easy to listen. Тэгээд гарчидан. Тэгээд энэ Монгол нулимс суулгч тэгээд 2 магазин тэгээд цус тогтоох хаан шатны эмнэлгийн хэрэгслүүд тэгээд гав цагдаа гав 2 гав тэгээд Block 17 Gen 4 тэгээд гарбуу тэгээд энд бас нөгөө юу шүү дээ нөгөө цахилгаан мөрөөхөө энэ чинь нөгөө цахилгаанаар нөгөө цахилгаанаар бууддаг цахилгаанаар бууддаг те нөгөө ухаан алдуулаад байдаг те хөдөлгөөнг болгодог те ухаан алдуулахгүй ухаантай гэхдээ ямар ч хөдөлгөөнг бол бүр хөдлийгэж хөдөлж чадахгүй амар үдэн гэсэн дээр нь бүр нэг контейнер дээр даруулсан юм шиг аягүй сонир болтой юм хөдлөж чадахгүй тэгээ нөгөө өөрөөсөө ингэдэм байх цагдаа нар нь өөрөөсөө энийгээ бас нөгөө яах та даалгад байхдаа заавал нөгөө энийгээ туршиж үздэг юм байна буудуулахаас бусдыг өөрсдөр үздэг гэж шүү дээ тэгж чинь дараа нөгөө юунд хэрэг нөгөө шүүхтэр очиод нөгөө ярихад хэрэг болдог байхгүй яг ямар хүн энэ одоо юу гэдэг юм буудуулах биш цахилгаан борохоор буудуулахад яг ямар үйлдэл гардаг яадаг гэдгийг тайлбарлаж ярьдаг тэр талаараа тэгээд шүүгч нар юм уу өмгөөлч нар асуудаг байхгүй тэнгүүд бид яаж мэдж байгаа гэхэд бид нар академид өөрсдийн биеэр үзсэн гэдэг утгаараа тайлбарлаж байна энэ бол хөдөлж чадахгүй л юм тийм ямар ч хөдөлгөөн болно хөр гараач хөдлөж чадахгүй хуруугаач хөдлөж чадахгүй энэ хэр холоос бууддаг 30 feet гэхээр ч одоо Монголын хор хэд юм бэ? Энд чинь нэг measurement нараа өөрөө. Нэг юу одоо хэмжүүр нь за 30 feet зааж байгаа. 4-5 метрийн зайнаас бол үзнэ. 4-5 30 feet. За тийм юм тий. Тэр хацаа. Мэдээ яг юу нь бол сайн. За тэрийг тийм би бас нэг бас тулгамдсан чи яачлаа. Манайхаа өөрсдөө бодоод олчихволгүй. Тэгээ энийг гаднаас нь харж болох уу өөр нь? Харж болно шүү дээ. Тэгээ энэ чинь нэг хоёр сумтай. Нэг нь хойрын цай, холын цайных. Тэгээд энэ бол юугүйгээр шууд бас яа. Одоо энэ харанхууд харагдах та. Энэ ингээд одоо яавал хоёр цаа. Тэгээд нэг гогт харалтаараа 5 секундын юутай. Тэгээд маш өндөр одоо вольтаар зогсох нь шүү дээ. Тий 3000 хэдэн зүй байдаг хаа. Яг тоог нь бас сайн. За харил. Орчиж гэдэг юм. За тэгээд мэдээж камер тий. Камер заавал багстай. Камер гэхдээ яг нөгөө онцгой нөхцлүүдэд талаас яг зүгээр үд асаахгүй яг одоо юу гэдэг нь тий барилга хийх тохиолдол юм уу эсвэл хүнээс одоо ярьцлага авах юм уу эсвэл тий
За ер нь яаж магадгүй гэсэн үедээ ингээд нэг асуудаг. За тэгэхээр би бас Окленд бол яг энэ Б2-ийн хамгийн одоо гэмт хэрэг гардаг. Хамгийн Ер нь бол өндөртөө орно. Тэгээ ер нь бол Америкта хоёрт орчод байгаа шүү дээ. бүтэн Америктай хоёр дахь газар юм уу гэмт Тэгээ нэг судалгаагаар тэгж бас яг ямар судалгааг юм мэдгүй нэг газар судалгаа хийсэн тэгж харсан гэж. Инстаграмаар тэгж ярьсан шүү. тий. За одоо сав сайтын дараа юм шүү дээ тий. Гэсэн үг юм шүү дээ. Тэгээ яг тэгж харсан. За тэгэхээр чи амар газар байгаа бид нар ер нь явах уу зүмрөө? Одоо энэ түрүү та хоёрыг Макдоналдс байгаа гэж бас миний нийтрээс ажиллаа. За эвгүй гараатай сууж байгаа юм да. Бид нар ингэж явуулсан юм. Бид гурав. Одоо гоёа бид гурав. Макдоналдс хамаагүй бол яг цагдаагийн гац хилцсэн. Яг урт яг залгаа нэг хинт 200 м юм уу та тий 100 м-ийн зайд байна шүү дээ. Тэгээ 200 м-ийн зайд байгаа. Тийм загас арайчтай бас цагдаагийн газрын хажуудад бас харуудын бүгд харуудын газар одоо ороод яавал гэж болж жоохон бас тэгж бас юу авсан шүү. За орсон бол яг үнэхээр тий зүгээр. Харьцангуй гайгүй. Тэгээ энэ чинь нөгөө Америкч нэг онцлог нэг тийм одоо оюун санаа мэдрэлийн хүчтэй хүмүүс аягүй их байдаг болсон юм уу. Яг нэг дээр үед нэг харт хамгаалсан хүмүүс аягүй хүүхдүүд. Тэднийх нь хүүхдүүд нь одоо ингээд том болсон жоохон тийм хүмүүс аягүй их байдаг болохоор яг гівгүнд ямар ч үйлдэл гаргаж магадгүй байдаг учраас жоохон юм боломжтой байхгүй л дээ. За тэгээд яг өнөөдөр ялт битэр яг нэг өөртөө чамд яг машинд нь суугаад яг цагдаагийн машинд суугаад тэгээд өнөөдөр яг ямар ч хэрэг гарахыг хинч таашгүй юу болохыг хинч таашгүй юу ч гарахгүй магадгүй юу ч гарахгүй магадгүй эсвэл бүр аимшигтай ч хэрэг гарч магадгүй тий. Тэгвэл яг тэгэхээр өнөөдрийн өдөр одоо яг өнөөдөр ч бол энд бүтсэн өдөр тийм ээ. Бүтсөний одоо орой бид орой хэдэн цаг хүртэл явах вэ бидэд? Орой 10 цаг хүртэл. Тий 10 цаг хүртэл ялт битэр яг энэ цагдаагийн машин дотор нь суугаад яваад яг нийтүүлгийг хийн тийм ээ ялта. Буудал цаан руу орох үе дээ. Боссон ч яах вэ зүгээр тий. За тэгээ явчихсан үзээ. Тэгээ додшоор зүмрөө юу тэгээ бас нөгөө танаа одоо Eastmont Station гэдэг эн чинь нийтдээ хоёр цагдаагийн хилцүү байгаа гэсэн. Хоёр цагдаагийн хилцтэй нэг нь болохоор Окленд East Окленд-ийг нь хариуцдаг яг Оклендийн тал хэсгийг нь нөгөө хэсэг нь болохоор яг даунтаундаа тэгээд яг тэр авийнхаа хариуцдаг юу байгаа. Яг энэ танаа энэ яг хэсэг ер нь бол ер нь хэрэг ихтэй л гэдэг орох үү дээ. Гэмт хэрэг үү? Гэмт хэрэг гаралтаараа бол яг тэгж ариагаар нь бол сайн мэдэхгүй. Гэтэ ерөнхийдөө бол ийшээгээ гарнаа гарцээ. За одоо бид яг цагдаагийн хилцэл дотор орж байна. Одоо лобби тий. Цай хаачлаа. За гэхдээ энэ бол бас амар бас гоё юм байж магадгүй байх гэж бодоод байгаа. Сонирхолтой зүйлүүдийг манай ялтмаа нөгөө 2 хүн байх хэвээр хуйгаа байхгүй ялтмаа бичлэг хийгээд байгаа. 3 хүн явахгүй 2 хүн явах хэвээр гэдэг тийм зөвшөөрөл авсан. Тэгээ бид тэрийг ээлжиж бие биенийхээ бичлэгийг одоо хийж байгааг сахаас хэлмээр байна. Айгүй их олон бичиг байна хөтөл харцдаг шүү дээ. Ер нь хүмүүс нөгөө цагдаагийн ажил гэхээр дандаа нөгөө кино шиг болоод байдаг. Ингээл ерөөсө тул даал ерөөсө ингээл гэртээ ажилладаг. Биднээс баг 80% баг бичиг цаасны ажил байгаа ер нь хөвчлэн тэгэл. Тийм байна. Ачаарын цагт ажиллах мэт өгөхтэй тэр дээр. Ер нь тийм баха. Би Монголынхныг мэдгүй болохоор сайн мэдгүй байна. Тэрнээс ер нь бол ер нь адилхан баг. Тэгээд цагдаа Монголоос юуны хуулж байгаагүй цагдаа нар чинь ажилдаа танилцж байгаагүй. Уулзж байгаагүй. Яг нь зүгээр яг би Монголд очихдоо уулзж байсан юм. Тэгээ ерхий газрын юм гадаад харилцааны дарга хурандаа Эрдэнэтлаа гэж залуу. Тэгээд хоёр бас байнга холбоотой. Сая сүүлийн үед нэг өөр нэг юуны монголч нь 961 болох гэдэг юм билээ шүү дээ. Бүх систем нэгтэй нэг дуудлага. Тэднээс нэг жоохон залгаж асуух зүйлүүдээ асууж явж ирсэн тий. Эрдэнэгээд нах. Уул нь бөөнөр ирнэ гэжсэн тэгээд засаг солигдсон уу яасан тэгээд виз нь гараагүй хоо. Төрийн ажил хийцээ бид зөв маазаж авах тий. Сая хэлсэн шүү дээ 911 рүү бүх систем нь холбогдчихдаг. Бид нар кинон дээрээс л харсан байхгүй. Тэрнээс би ч энд амьдарч байгаа гоо 3 жил амьдарч байгаа. Тэгээ цагдаад бодж үзээгүй азар тийм шаардлага гарахгүй байна. Энэ бол азар. Гэхдээ яг одоо яадаг гэсэн нэг дуудлагаар бүх үйлчлэгээ нүрд ирдэг гэсэн үг. So нэг дуудлага одоо хамгийн гол нь юм бас одоо чи гар утсаар залгаа шүү дээ. Тэгэнгүүт шууд call center дээр очиод dispatch дээр шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн чинь яг ямар юу хэрэгтэй байгааг тодорхойлдог байхгүй юу? Эмнэлэг бол яг зөвхөн эмнэлгийн чиглэлээр янз бүрийн өөр мэдгүй тохиолдол бүгд ингэ явуулдаг байхгүй юу? Гурвангийн. Тэгэл очиж байгаа л тэгэл юу хэрэгтэй юм тэгэл эмнэлгийн ажил бол эмнэлэг, цагдаагийн ажил бол цагдаа, гал бол гал. Яг өмнө зөвхөн галын уул тэгэл галын үйл явна. Энэ нөгөө бас яг бол яг нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Би нөгөө Монголоос хүмүүс ирж үзсэн үү гэдэг шалтгаан маа нэвтрүүлгээр дамжуулаад бас нөгөө Монголын аягүй болон хүчний байгууллагын зэрэг цагдаахан бас ер нь Америкт яг тэр дундаа гэмт хэргийн гаралтаараа ингээд нэлээд өндөрт ордог.
бүр өндөртэй эхний хоёр дотор явж байгаа. Оклендд хизэнээс алдартай юм хот штэ. Тэгээ ер нь бол Окленд байхад намайг бензин колонктор зогсоод анх бид ингэж Калифорнид ирээд Окленд зогссон чинь маанаас орой 10 цаг үед явж бензин колонктор зогсоо. Би 0 орчоод ирэх. Ой яах ингэсэн юм. Тэгээ яасан гэдгсэн чинь димээ авах гэх. 0 нугаас аргашаа тойроо байдаг. Тэгээд гих мэтчлийн юм газар тэгээ яг ийм газар гимтрийн гаралтай газар түрүү нэг асуусан гимтрийг ихтэй буудалцаа ихтэй өнөөдөр буудалцаан гарчих үү гэж чи ер нь буудалжсэн үү? Өнгөрсөн жил нэг удаа буудалцааны хэрэгч байх уу? Буудалсаа. Тийм. Яг яаж? Машин дотроо сууж ирсэн чинь нэг залуу ирээд тэгээд машин руу буудаад азар оногдоогүй машин оногдсон. Гэтэ тэн дотроос аягүй жижигхэн төмөр миний амиг хамгаалсан. Яа тэгэхээр яг сум нь бол яг тийш оноод тэгээд цаашаа тэр төмөр аваас мушаад цаашаа нефт яваад миний саналыг бүр нуруу руу онох юм. Яараас болсон байхгүй юу? Түр шууд аминд талтайсан. Тий аминд ерөөсөө. Яасан гэж тэгж бодож байна? Ямар шалтгаангүй. Зүгээр л бодсон. Тий шалтгаангүй тий. Одоо би тэр залуутай хэзээ шүү амьдрал дуулж байгаагүй ярьж байгаагүй тий. Тийм байгаа тий. Тэгэхээр бид баригдсан мэт. Баригцаа. Манайхаж аюул шуурхаа тиймэрхүү юм дээр ч аюул шуурхаа ажиллаж байгаа. Тэгээд ер нь 10 хэдэн цаг дотор 12 цагийн дотор ерөөсөө хингээд юм мэдэл хаана амьдрал хийгээд бүгдийн мэдэл тэгэл тэр next баг нар гарч хатал тэгэл би шөнөөс юм шиг тэр шөнө 1 цагийн төлөөд нар гарах талтай барьцсан. Тийм ч шалтгаангуудаа болж байгаа. Ямар шалтгаангүй. Тийм. Би бол тэр хүнтэй хувь хүний талаар бол ямар ч шалтгаан байхгүй. Яг зөв цагдаа гэдэг утгаараа л яасан болов гэж. Тэр хүн цагдаад асуудалтай. Урдны яг цагдаа маягаар барьжлээсэн юм л л дээ. Тийм. Шор моронд орж исэн залуустай. Тэгээ одоо яг нэг шүүх хурланд явж байгаа болохоор хамаагүй бас дийлэлд яаж болохгүй. Би хоёлаа ингээд за нэвтрүүлэг бичиж зөвшөөрөл авъя гэх процесс их удаа явлаа штэ. Тэнгүү тэр хооронд хоёлаа ярих гэж би нэг 3 удаа нэг дээр нь хуралтай байна гэд ярьж байгаа. Хоёр дахь дээр нь шүүх төр мэдүүлэг өгч ийн гэдээ ярьж байгаа. Гурав дахь дээр нь манай хамтрагч хүн буудсан. Хүн буудаагүй зөвөр accidentally discharge гэдэг. Харин манай хамтрагч буу мэдгүй. Тийм хэрэг дээр очсон чинь яг юу болсон мэдгүй би байгаа юм чинь буун дуу гарсан. Тэгээд буудсан гэдэг шалтгаанаар буун буугсч байгаа. Энд чинь нэг officer involvement гэж ядчих. Тэр чинь амар чухал авч үздэг. Янз бүрийн булаг байгаа, янз бүрийн хууль бусны юм болчааг байгаа гэдэг талаар амар шалгадаг байхгүй. Тэгэл ерөөсөө тийм хэрэг гарлаа гэхэд офицерыг нь шууд юу ягаал нэг дагуултаа тавиал ерөөсөө хүн амтанд ярьж болохгүй, янз бүрийн ярьж болохгүй. Нэг мөрдөгчтэйгээ ярьж дуус мэдүүлэг өгтлөө хараа зогсчихдаг байхгүй. Яг нэг тийм хэрэг болсон зогсчихсон. За одоо хэдүүлээ хатнахын ажлаас уяад яг ямар ч байсан гараа. Гэхдээ бид машин дотор бичлэг хийж зөвшөөрөв. Яг гэвэл энийг буцаагаад хэрэгээд янз бүрийн байдлаар хууль бусаар ч юм уу цагдаагийн эсрэг ашиглаж болцшгүй гэдэг үндслээр зөвшөөрлөө өгөө. Тийм учраас бид тэр зүгээр хамт явна. Бид тэгээд зогсоод дараа нь ингээд дундуур зогсоод яг сая юу болоо гэж асууя тийм. Хувь хүний мэдээллүүд аягүй харцдаг. Компьютер дээр аягүй хүний мэдээллүүд аяг харцдаг болохоор тэр бас янз бүрийн байдлаар хаалдчих бай. Тийм бичлэгэнд орчих бай гэсэн үгнээс болгоомжилж яаж байгаа юм бэлээ. Тийм. Хувь хүний мэдээллийн бол хамгийн номер 1 privacy law гэдэг чинь амар чухал шүү дээ. Энд чинь бол ерөөсөө хувь хүний нууц гэдэг асуудал чинь бол янз бүрийн гэмт хэрэгт ордог бол хамгийн чухал асуудал. Тэрийг бол амар том тавж үзсэн. Хувь хүний нууц гэдэг энд ийм гомдлууд ирдэг. Миний зургийг зөвшөөрлөг аваад нийтэлчихээ Facebook дээр. За хууль нь бол ийм юм. Одоо нийтийн газар байхад бол болно. Янз бүрийн гэртээ байгаа зураг мургийн юм авахд бол яг хууль бусны биш бол тэгээд асуудал байна. Нийтийн газар явж байгаа зургийг авч болно гэсэн. Тэгээ нийтийн газар явж хад бол зүгээр. Гудамжинд явж хад бол тэнцээ чинь нэг ямар нэгэн хувийн нууц хадвал ямар ч тийм юу байхгүй гэсэн утгаараа хардаг байхгүй. Тэгэхээр сошиалд өөрийнх нь тавьсан зургийг ашиглаж болно гэсэн үг. Сошиал медиа руу тий. Тий. Тэр чинь сошиал медиа хин ч ороод харж болно. Яг хуу аккаунт нэг блог тийм бол бас өөр хэл та. Тий. Тэрнээс яг хин ч ороод харж болох юм бол чинь тэгэл бүх хүмүүст л access боо. Өөрөө ингэж игрээ хийж чинь. Та нарт одоо нэг жижигхэн бокснууд амар их бичсэн байдаг шүү дээ. Тэн дээр чинь хамаг нэг хуулийн бүх заалтнууд чинь бичсэн байдаг байхгүй. Тий. Тэн дээр бүгд байгаа. Тэгэл зөвөр нэг бокс дараал submit хийдэг шүү дээ. Чинь нандаа бүх хуулийн бүх заалтнууд компани ч өөрөө хамгаалсан бүх юмнууд тэн дээр байгаа. Хуулийн заалтнууд чинь. За. Ажил руу гарыг тэгээд дараагийн завчлагаар хэрвээ нөө амар зүйл бити болоосоо гэж найж ин. Гэхдээ болох юм бол хатнагийн бас бид нар энд нөө цагдаагийн өөрийн камерын бичлэг бас бидэнд авах юм зөвшөөрөл бол би тэгээд өнөөдрийн Окленд хотын гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг талаар харцгаая. Баажи ялт түүхэндээ анх удаа юм детектив crime team детектив дугаар хийх гэж байна. Дугаарыг хийж үзэх гэж байна. Биеийн хүч
хүчний хит ачаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнигаа алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинжлэнгүүд илэрнэ. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт алжаал ядрааг буруулж эрч хүчийг бэлгэлнэ. За мэдээж бажи алтын ивэдгэгч Дэг фармас магний гэдэг байгаа гэдэг тагд хэлмээрэн тэгээд энэ их стресстэй удаан аялалд ямар ч Дэггийн тусламжтайгаар магний тусламжтайгаар айгүй сайхан стресс багтаагаа гоё артна гарлаа. Харъя да өнөөдөр ямар байх нь те ямар байхыг хинч таашгүй тэгээд яваад үзье. Энэ амар нэг хүн гарч ирэх ахыгаа шүрчгүй гоё юм айж. Тэгвэл чи яг та хохин штэ. Чи хохин. Та нараа тэр гаруусыг зурсан шүү дээ. Зураг тэрнээр өөрөөсөө ямар ч хохирлгүй гэсэн тэр гаруус зурсан гэж байна те. Бид хоёр нэвтрүүлгийнхаа төлөө өгөхөд ч бэлэн байгаа гэдэг гаруус зурсан шүү. Хэрвээ асуулт асуулах юм бол Өнөөдөр гэхдээ хэдэн амралтын өдөр болохоор цагдаа нэрээ бага юм уу? Тий, ерөнхийдөө бол хөдөлгөөн багтай. Ер нь яг зөвхөн очиод гарч байгаа юм. Манай дараагийн машин. Өнөөдөр аль чиний машин аль нь? Би өнөөдөр дараагийн машин авч явж байгаа. Хоног кэж авах. Яг тэр зүгээр машин бол хоног кэжтэй. Аха. Дандаа гэмт хэрэгтээ баримтчилдаг уу? Хоног сухаж та ярьж айгүй юу болчих штэ. Ярихад хэцүү. Тэгээд чинь урталтаа хаалттай болохоор ерөөс ярихад айгүй хэцүү. Тэгээд манай дараагийн машин. Хоног кэж байхгүй машин өгсөн. Тэгээд ямар машин гэдгийг харъя 18 мэрийг энэ хавцаал байгаа та. Тийм ээ 18 бит хийнэ. За машин дотор бичлэг өчиж чадахгүй учраас тэгэл энэгээр тий зогсооч. за тийм. Бид хоёр амар зүйл гарвал ярьж өгнө. Өнөөдрийн дуудлага энд нэг 911 төрсэн дуудлагын дагуу. Шалгалт явуулаад дуудлага өгсөн үнтэй болцож байгаа. Би бол бас олон газар ирсэн. Оглоныг бол мэднэ гэхдээ энэ бол ер нь жоохон ялтай эвгүй газар байна тийм тий. Ер нь эвгүй. Тэгээд хатнаа хөрөө сая эхнийхээ юунд ямарсан одоо ингэ бид хоёр дуулал руу орчлоо. Эхнийхэн тэр нэг юутай асуудалтай гэдэг нөгөө сэтгүүн жоо асуудалтай нэг хүн байна гэдэг. Тэгээ бас битээ ягараа гэдэг. Юу нэрж ин те. Бэкап нэрж штэ. Тэгээд нөгөө энд айгүй олон юм мэдж авлаа. Цагдаа гэдэг бол ямар амар тийм хоорондоо нэг амьтай юутай байд юм бэ гэдгийг тийм мэдж авлаа тойлоо те. Юусэн яг нэг дуудлага авахд ерөөсөө ингээл хоорондоо 5 6 дуудлага хийж байна. Тэгээ 5 6 дуудлага нь яаж юм гэхээр ерөөсөө банк яаж нэг зүгээр очих уу те. Яг юунд хэрэгтэй бид нар ямар байна. Одоо яг хил дуусах бодлоо яг бэкап нэрж штэ. Тэгээд ерөөс яг бол банк ингэж тэгж нэг юутай байж. За хэрэгсээр туслаараа аллаа гэж ойрлох юм бол би юугаар ойрлох юм бол тэгэл дуусах юм. 50-60-аар ордог гэж юусэн. Радиогоор ойрлох юм бол тэгэхээр тийм амар юутай байд юм байна. Тэгээд битэрийг сая за яг та хоёр яг ойрхон машинаас нэг холдохгүй буугаараа гэсэн. Тэгээд энэ булаа те. Хүрээд ирээд хатаа мөн асуусан чи дээлэн дүүлчлээ гэж байж ах үү те. Is want to. Бүр юу нь 3 болчихлоо шүү дээ. 3 машин үлдэл харлаа бүр. Яг цагдаагийн машин тус суугаад гинт хэрэгүүд ингээд хэрэгүүд рүү очиж байгаа. Америк яг цагдаа нарын яаж ажилладаг харах нь гоё юм байна те. Тэгээд ихтэй яг хамаагүй яахгүй. Яг одоо энэ дээр нэг юм дээр шууд pure прогрессаа яхад ишээ. Энэ ч сая юу гэдэг дуудлагын юу гэсэн те. Хажуудлын айл нь дуудлага өгсөн байсан те. Гэр бүлийн үчиг хэл те. Гэр бүлийн үчиг хэлгээд дуудлага ирсэн байсан. Тэгээ ер нь бол бас тэгээ Окланд бол битэр түрүүн харлаа. Нэтэр бүх юмараа харлаа, мэдээллийг авлаа. Яг одоо энэ хатагийн ажилдаг энэ зүүн тий East Auckland бол ерөөсө гимт хэрэгээрээ яг энэ Auckland дундаа бол хамгийн одоо их гимт хэрэгт гардаг юм байна. Ер нь бол гимт хэргийн гаралт за автомашины хулгай дээрэм цонх хаглах гэдэг бол гимт хэрэг бол Auckland байтугай Америкт бэйэрээ алдартай. Яг гэх юм бол жуулчид ерөөсөө ингээд хажууд нь зогсож байхад цонхыг хаглаад шууд бүх юм аваа авчдаг. Тэгээ орилоороо туслаараа чалаараа гэд хинж туслахгүй яадаг юм зүсгтэй байж учраас аюултай гэд. Тэгээд ер нь алдарт тийм гимт хэргийн гаралтаа. Тэгээд хулгай дээрэм зэвсэг дээрэм тэр бүх үзүүлэлтээрээ бүр ингээд бусад улсуудын дунд хотуудын дундстай харьцуулшгүй их юм байна. Хүн амны хэргийн тоогоор ч гэсэн Окланд жилд 60-аас 70 хүн амны хэрэг гардаг гэж зөвхөн энэ хотод шүү дээ. Тэгэхээр 100 мянган хүн тутамд 13-аас 15 хүн амны хэрэг гардаг юм хот юм байна л да. Тийм учраас нөгөө нэг цагдаа нар бибинийг хамгаалах ар нь болж авах те одоо бэкап нь болох тиймэрхүү зүйлсээр сая хатнаг бид хоёр нэг цагийн хугацаанд явж байхад төрүүч буюу surge одоо төрүүч нь те төрүүч биш төрүүч нь шүү. Төрүүч нь 3 удаа залгаж асуулаад бэкап болох уу яах уу гэд. Тэгээд тийм утгаараа энэ шууд хэрэг дээр шууд 3 маш ирж ах шиг байна. Тэнгүүд эднэр дуудлаган дээр байхгүй ч гэсэн нэгнийгээ чек гэдэг байхгүй янз бүрийн болсон байх бай тээ. Тэр ялгаараа шууд хүрээд ирж байгаа байхгүй тэгээ юу болж байна. Саяны хэрэг нэр юу болсон бэ? Сая гэр бүлийн маргаан нэр гарч нэг залуу ирээд
яасан байна. Эхнэрээ хүүхдээ булааж авах гэж оролцсон. Оо. Тэгээ тийм яг гарцсан. Тэгээд чи тэгэл зүгээр ингээд за ойлголцоо гэж явчих. Үгүй одоо ингээд цагдаагийн репорт аваад тэгээд энэчнээс цаашаа тэгэл одоо хэрэг үүсэл явж та. Тэгэхээр баримтлах шимжлэлтэй биш юм байна. Өөрөө алга байна. Өөрөө цогтаацсан тийм байгаа үү. байхгүй тий. Тэгээд одоо ингээд явж байгаа гудамж таарах юм бол шууд тэгэл баримтлагын ажиллагаа шууд явуулж та. Тэр ангал. Одоо ингээд орой ер нь өдөртөө нэг хэдэн дуулах тэр энэ ажилт юм бэ? Ер нь явж тэгээд нэг 10-аад дуудлаган дээр л очиж амждаг шүү дээ. Тэгээ бүр амар том хэрэг гарах юм бол тэгэл тэнцэнэ тэгэл байсаар цацаад байна. Хүн амиг хэрэг гарах бол 7-8 цаг болгоч асуудал байна. Янз бүр. Нэг дуудлаган дээр 10 цагч болгох юм байна. Харин тий бас гадаа бол бас нэлээд удахгүй шүү саятай ялт дотор зөндөө юм хэлээ тий. Буун дуу гаргангуут анализ хийдэг юм софтвер суулгацсан байхгүй одоо хот даяар нөгөө микрофон суулгацсан. Тэгэл буун дуу гарах юм бол шууд компьютерийн системд оронгуудаа яг хаанаас ямар хагийн дээрээс буун дуу гарч ийнэ гэдэг мэдээд бид нар шалгах хэрэгтэй. Тэгээ орой тэгээд тиймэрхүү явдлууд гарч магадгүй. Ер нь бол өдөрт бол нэлээд барддаг. Ер нь буун дуу гарахгүй өдөр гэж байх Окланд. Баггүй. Шууд хэлж байхгүй гээд. Тэгэхээр та нар харж байгаа ер нь буун дуу ер нь заавал гарах юм байна. Тэгээд тэгээ ер нь ихтэй нэг сая нэг наач асуулаач тэгээд нэг Окланд хэр байна гэдэг. Одоо гой сайхан бол мэдрээгүй л байна. It's too early. Yeah, we still have 5 more hours. Yeah. We'll take a start. We'll see what happens then. Okay. Okay, we'll see, right? Yeah, we will see. Yeah. Чиний албачин хэдээс эхэллээ? 2 цагаас. 2 цагаас. За Хатнагийн маань алба эхлээд 3 цаг 40 минут өнгөрцөн явж байна. Бид ямар ч хэлсэн нэг 2 цаг 30 минутад нь хамт яваад нэг сая 2 дуудлаган дээр очлаа тий. 2 дуудлаган дээр очсон. За Хатна ер нь цагдаа болно гэдэг сонголтыг яагаад хийсэн? Сонголт ч гэх юм уу эсвэл одоо юу гэж ер нь энд цагдаа болох шалгуур хэр өндөр. Дээрээс нь чи одоо тэгэхээр Америк нэгдсэн улсын иргэн гэсэн үг үү? Тий. Юу. За цагдаа болох угаасаа багасаа сонирхолтой л байсан л та. Зөв яг би баг энэ байгаад байсан Монгол улс цагдаагийн юм уу эсвэл тагнуул тим аюу сонирхтойгс багасаа тэгэл тэр жугамаараа сонирхолоо орхоор шийдээд хөөцөлдөж эхэлсэн. Тэгээ болчмоор анхч баг бүтггүй байх гэжсэн. Тэгэл ууггүй явсны эцтэй нэг 3 жил ирээд явсан шүү бас араас нь ч бас тэгж жаал. Тэгээ миний чинь процесс хамгийн гол нэг энчээ төрч үсэг болохоор background check гэдэг шалгадаг шүү дээ. Одоо Америкт ч тэр айгүй их удаа Монголын элчинтэй холбогдсон болов уу гэж би ойлгож байна. Яг тэр Монгол бүх юм Монголын хаяг маягтай юм даа юм чинь тэгээд баг 2 жил гарна болж иж ийш одоо офферыг арах байсан байхгүй. Тэгээд өөрийгөө асуулаа. Чи одоо иргэншлийн асуудал. Тий. Иргэншлийн асуудал энэ чи green card авах цагдаа болж болдог. Тий. Шинэ хууль гарцаа. Тий. Урд нь заавал citizen байх хэрэгтэй, тий иргэн байх хэрэгтэй. Одоо green card-тай бол энэ чи тэгээ миний мэдээр Illinois бас тийм байх цагдаа болж болдог. Тэгээ одоо сая нөгөө танаа хоёр хамт эргүүлд гарч байгаа танаа хоёр хамтрагчтай дайрлаад гэсэн чинь нөгөө цаг эртөө штэ л гэдэг шүү дээ. Шүн орой ингээд. Одоо юм баггүй. Одоо ингээл тайм байж байгаа шүү. Ерөөсөө ингээл 5 минутын дараа юу ч болж магадгүй байхгүй. Ер нь бол тэгэл нэг мэтгэл дуудлагыг хүн буудуулаад гэх юм бол тэгэл ингээл шууд ингээл явах зураг гол ингээл очиход л тэгэл боо юм болцсон. Шүний буудууллаа гэд энэ нөгөө нэг буудууллаа гэд нөгөө бид нар кинон дээрээс л үзчихсэн болохоос яг юм Монголд нэг бодлын би тэрнээс их баярлдаг байхгүй зэвсэг хэрэгэлдэг юм. Галт зэвсэг зөвшөөрдөг улс орн учраас бид нар харцангуй 50 амгалан байж чаддаг. Тийм учраас юу гэдэг хүн амны хэрэг ч гэсэн харцангуй баг гардыг болгоч тэр тоон их юм байна. За тэгэж хэлж болохгүй маань. Хин чиний одоо жишээ нь бид нар хэлсэн шүү дээ. Монголд ингээд цагдаа нарыг ингээд бүр цагдаа нар бие талдаа цагдаа нарыг ингээд хөнөөжсөн тохиолдол бүр хоногд оруулж гараад яг тэр 90 он тэр айцтай үйл явдлууд гарч явах үед би бол жишээ нь орой аавгаа ирэхэд баг амьд ирсэнд нь баярлдаг тийм жоох хөвгт байсан байхгүй. Тэрийг одоо манай ээж мэд одоо санаж л байгаа. Гэтэ чиний ажил бол өдөр болгон баг тийм дээсэн дөрөн дээр явдаг буутай ойрхон явдаг ажил байхгүй. Тэгэхээр цалин хангамж бусад хангамжууд их сайн байх ёстой байх гэж бодод байна. Чиний жишээ нь цалингийн хувьд нийтэд илүү өгдөг мэдээлэл учраас бидэнтэй хаалцж болох уу? Тий, одоо жишээ нь манайх чинь үндсэн цалин бол жилийн 130 мянга акцаа байгаа тий үндсэн цалин. Дээрээс нь тэгээд амь насны даатгал, эрүүл мэндийн даатгал, гэр бүл бүх хүмүүст хамаардаг. Тэгээд эрүүл мэндийн даатгалтай дүд шүд тэгээд бүх юм. Тэгээд ажилдаг байхдаа сургууль зурх юм бол нэр бид нарыг бас сургуулийн мөнгө төлж өгд юм биш үү? Одоо боловсруулаад дээшлүүлэх гэж байгаа шүү дээ. Тэгэх юм бол сургуулийн мөнгө бас өгдөг байгаа. Тэгээд өөр тэгээ янз бүрийн зөндөө одоо асуучаар тулгамдаад бас марцсан юм байна. Энэ нөгөө тэр даатгалын мөнгө гэдэг нь бид нар Монголд бол энд бол ингээ хүмүүс
гэр бүлийн даатгал матгал гэдэг чинь бүгд өөрсдөө төлж хийлэгдэг шүү дээ. Хуйсаа цалингаа авсны дараа тэнгүүд тэр бүх юм нь одоо жишээ нь та нарын хувьд гэр бүлээр нь үнгүү даатгал. Одоо хотоос бүх мөнгөийг даасч чана гэсэн үг байхгүй. Тэгжээж бид нар ч одоо гэр бүлдээ санаа зовхгүй. Яг зөвхөн ажилдаа ажиллаж явах үед ажлынхаа тий одоо анхаарлаа хандуулаад ч юм уу гэр бүлийн ямар нэгэн асуудал тийм тандахгүй ямар нэгэн боллоо гэхэд манай гэр бүл шууд эмнэлэг дээр очиж яагаад даатгал нь бүх юмыг хамаарчин гэдэг талаараа тэгээд бүх юмыг цаанаас нь Яг даам Би байж. би зүгээр нэг хотыг ягаад энэ ямар аюултай байдгийг айгүй энгийн зүйлээр ойлгож байна. Одоо яг энэ мак гэж байгаа юм. Юу шиг энэ мак 100 м хардаа гоц цагт газаж. Тэгэхэд хатна нойд руу орчиход яхам юм шийш орчих гэж. Тэгээд дээрс нь бас миний нэг золч би тайрыг бас нэг аюулгүй авч явах хэвээр. Миний бас ууч чадаа. Яг асуулаа. Тэгээ бас ийм ойрхон цагтын газар байгаа мөртлөөсөө л битүү асуултаа байдаг гэж тийм. Тийм. Гарна. Баян гардаг. Тэгэхээр Тийм үү гэж тийм л дээ. тийм байгаа юм. Уул нэгээд байгаа. 100 м-ийн хажууд цагдаагийнх нь ингээд хамгийн том бод энэ хамгийн том цагдаагийн газар энэ байна шүү дээ. Ингээд зайг нь хажуу 100 м-ийн зайд байна. Тэгэхэд хоёул тэр гуруула түрүүн тэр газар орсон юм байл шүү дээ. Айгуу гоё юм дээр тэг жагалтай суугаадсан шүү дээ. Тэгээ юм мэдгүй байх амар гоос. Амар тий. Бас тийм шүү. Тий юм идэхгүй тий. Нөгөө хараад ингээд бүгд ингэ сойсоо ингэж хараад ингэж үгээдсэн юм байна. Асууцаа инээлтэй дээ. Юм тий хоёр цөмөр бол дотроо болохоор цагдаагийн газар юу гэж тийм юм байж идэв ингээд бас тийм биш юм биш үү. Тэгэхээр харин нөгөө ямар аюултай гэдгийг энгийн юмар ойлгож болно. Энэ хантаа зүгээр ингээ хантаа зов. Үгүй энэ урталтаа хусам нөтөртөө хандаад юу тагаа ингээ бориод үзвэл. Энд өссөн юм байна. Аа тийм ээ. Тэгээ дотроо бас софт бас бор армор. Хоёр давхар бор армор. Арталтаа нуруундаа софт армор. Арталтаа бас хийж болно гэхдээ хүнд болчихдог байхгүй. Тэгээ би хийдэг юм. Нийт хэдэн килограмм вэ? Нилээл Энэ 3 тэлээ энэ хоёр ч нийлээ баг 30 паунд гэдэг чи одоо 14 кг. 14 кг. 14 15 кг. Би дуусгаараа та хоёрт бариулж үзүүлээ. За хэр хүнд болох нь. Аа нэг юм Шифтэд байна. дуусгаараа. Гэхдээ түрүүгийн харлаа яг айгүй гой зүйлийг мэдэрч чинь яг тэгэхээр нөгөө урд нь үзээгөө. Тэгээ нөгөө цагдаа нарын ямар нөгөө нэг амьтаа нэг гэр бүл гэдэг лээ шүү дээ. Бид нар бүгд нэг гэр бүлээ гэдэг. Ямар хурдан эртийн те. Чи тэр зүгээр тэрэнд нэг дуудаад ирэхэд шууд хоёр машин ороод ирж штэ. Монгол ч гэсэн цагдаа нар тэрний нэг харыг даад юм аа. Яг шингэж идэв. Нөгөө би өмнө харж байгаагүй шүү дээ. Ингээд ингээ яваад хамт яваад ямар хүн байдгийг тэгсэн. Мэдээж манай Монголын цагдаа нар мундаг би тэрийг үлдэн зөвшөөрнө. Тэгэхээр мундаг гимт тэрийг одоо илрүүлэх тал мал дээр супер шүү дээ. Гэхдээ энд тэгээд нөгөө юу нь өөр вэ л да. Орчин нь өөр байна. Дээрэс нь одоо яа энэ чинь нөгөө бүх хүмүүс галтын нөгөө зэвсэг одоо хэрэг одоо авч нөгөө эзэмших эрэхтэй цагдаа нар нь бас галт зэвсэгтэй чинь бүх юм ингээд өөр байгаад шүү дээ Монголоос. Окленд хот сая иргэнтэй гэсэн үү? Бараг тэр Ойролцоогоор сая иргэнд нийт тэгэхээр 600 цагдаа үйлчилж чинь гэсэн үг. тэ 600 цагтаа. Манай Монголд яд юм бол яг сая статистикаараа бас гарч ах шиг байсан. Бараг 800 900 байх хэвээр гэдэг юм байна. Яг бас хангалтгүй л байгаа. бас дутагдaltaй л байна. Нэг юм асуумаар нийт нэг бол таад нөгөө мэдээлүүд нөдөг байх л та. Нийт энэ Оклендд ер нь хідэн буу одоо нөгөө юу гэдэг зөвшөөрөл байдаг. Үгүй тийм тоо байхгүй. ямар ч тоо байхгүй. Наад чинь болох. Наа чинь одоо яг нөгөө нэг том өөр нөгөө байгууллагуудын хариуцлага. За баярлалаа. Би зүгээр л Чи ингээ яг мэдлэггүй ч мэдэж байгаа. за баярлалаа. Тэгээ ерөөсөө тэгээ хүн бол хичнээн буу эзэмшиж болно шүү дээ. Тэрнээс тийм одоо том ийм юм болов гэж бодохгүй би сая тийм байхгүй дээ. За. өөр газрууд л юу яадаг гэж магадгүй. Тэрнээс бид нар бол тэрийг бол мэдэх юм гэж боломж байхгүй. А гэтээ уулнууд ингээд харлаа нөгөө дээшиг бол одоо тийшээ нөгөө уулынхаа оройд тийшиг бол айгу ингээд юу гэж штэ нөгөө одоо 50 тэгээ нөгөө шарууд ахих байдаг. Айгу нөгөө юу газрууд ахих байдаг те. Одоо маш үнэтэй хаусууд байдаг те. Тийшээ бол хаус масууд айгүй гоё хаус нэг зөндөө. Яг энэ бидний одоо байгаа энэ газар флат гэдэг нөгөө флат гэдэг хэсгээс тэр хэсэг. Юу ажиллах байна? Машинтай танилцаж болох уу? Тэгэл л тий. Гэхдээ машиныг гадаас нь талбарч болж. Яг бид нэг ажил дундэр машин биш болохоор. Тэг. Яг гоо троо ингээл машинтай танилцчихлаа. Хог мог гэдэг шиг. Гэхдээ тий энэ яг ер нь компьютер нэг олон юм байхгүй тий. Компьютер байгаа тэгэл радио босноо тэгэл машины бүтээл юм. Компьютер дээр ажлын тэгээд түрүүн хатаа мань хэлсэн нэг юм хэлсэн нөгөө ер нь тэгээд хүний гомдлыг сонсдог шүү дээ аюу их гээл те. Анх бол бүх хүний гомдлыг сонсно. Өдөр болгон л гомдол сонсно. Тийм эсэ яа л та. Тэгээ өөрөө тэр бол бас маш хэцүү ажиллах ба. За одоо бүгд одоо дараагийнхаа нөр руу явъя тийм ээ. Бажаалтын аялын ивент тэтгэгч Бэлэг технологи Golden Gobi Монгол шоколад. Үрнээс нь урсан жинхэнэ шоколад Golden Gobi. Энэ дээрээ яг Оклендын бас нөгөө одоо тэр
энэ тэр одоо нөгөө бүр нөгөө алдартай газ сташн юм байна. Тэгээд тэр гэхдээ ягаад тэгэхээр муу талаараа. Тэгээд муу талаараа ягаад гэвэл хамгийн их хэрэг гардаг, хамгийн их буудалцаа болж ирсэн гэдэг түүхтэй тийм газ ер нь олон хүн бас яасан. Тийм газар гэж байна. Тэгээд яг одоо яг ойр хавар мэдээсээ явлаа. Бас эвгүй газар шүү дээ. Чамд нэг ялтай нэг энэ ямар хуу газар санагдав? Гой сонирхолтой надад сонирхолтой. Чи л яагаад байгаа бол надад. Яа. За ямар ч гэсэн тэгвэл энэ дэвлэгтэй ер нь харахад бол яг нөгөө нэгэн тийм яг зөв нөгөө одоо энэ цагдаагийн машинтай л ингээд томроод ингээд хажуугаар яваад болохоос цагдаагийн машингүй явах юм бол ер нь нэг удахгүй багтгаа газар шүү ер нь. Цагдаагийн машин бол би угсаа энэгээр явахгүй л те. Тэг шаардлага байхгүй. Тэгээ цагдаагийн машингүй бол хэзээ ч явахааргүй газар байна л да. Шууд ингээд бичиж авдаг юутай мэдрэгчнүүдтэй болцсон юм байна шүү дээ. Тийм микрофон гэдэг байхгүй. Микрофон тэгснээр ямар давуу талууд гарч байна? Хүн амиг аврагдсан хүмүүс юм чинь яагаад гэвэл хүн буудуулсан тохиол буцаар ярьж чадахгүй тийм тохиолдол ганцаар байгаа тиймэрхүү бид нар яг дуудлагыг тийм буун дууны мэдээлэл ирэнгүүд бид нар шалгадаг тэгэл заримдаа тэгэл хүм олдсон шүү дээ ер нь бол тэгэл тэргээр айгуу давуу талтай буудуулаад буунд гарсан байхад л очиход тийм заримдаа олох тохиолдол зөндөө байна. Тэгэхээр одоо нэг буунд гарлаа гэхэд хүн мэдээлэх шаардлагагүй та. Тийм би өөрөөсөө хүн дуудлага өгөөгөө нөхцөл ч гэсэн яах боломжтой очих боломжтой яг очдог шалгадаг тийм яг янз бүрийн болчоог байгаа тийм юм шиг. Одоо жишээ нь тэр шатхуун төгөөгөр юугаар яагаад ийм алдтаа гэж ер нь айгүй кимпэргийн нөхцөл айгүй гардаг газар тийм тэргээрээ юм тийм. Чи чамд байсан шүү дээ. Чамд ажиллаж сууш энэ юм болж байсан юм. Өдөр болол ирдэ шүү дээ. Бодлого байнга. Тэг. Хамгийн сүүлд ч өнөөдөр өглөө ихт ирэл. Шөглөө ажилласан байхгүй бас. Тэгэл дуудлага янз бүрийн юм болоо. Яг тим гэсэн яг нэг тим бол байхгүй. Тэгэл янз бүрийн ирдэг. Илүү цагийн талаар асуу. Чи одоо жишээ нь илүү цаг ажиллая гэж хүсвэл өөрөө ажиллах уу эсвэл цаанаас зөвхөн нөхцөлд ажиллах уу? Илүү цаг өөрөө хүснээр л ажиллана. Яг нөө илүү цаг заавал цаанаас ажиллах тохиолдол гардаг. Гэхдээ тэр тохиолдолд бид нар заавал 2-7 хоногийн өмнө мэддэг хэвээр тий. Угаасаа нөө хотод гэрээ тийм юм. Тэрнээс зүгээр ингээл чи өнөөдөр шууд одоо ажиллах гэсэн тийм ерөөсөө байхгүй. Бид нар ч өөрсдөө цаанаас амьдралаад юу хатсан тий. Ажилтаа төрөлтөө бас зохицуулах юм. Бүх одоо энэ манайх ч одоо бүтэн жилээр нь бүх юм ажиллаж байгаа ерөөсөө. 2 сард бүх жилийн төлөвөө гараад тэгэл тэр төлөвөөр л явна ерөөсөө тэгэж өнөөдөр ер нь энэ өөрчилж гэсэн юм ерөөсөө байхгүй. Тэгэж өөрчлөлтөнд тохиол гарах юм бол ямар нэгэн одоо юу гэдэг протест болох юм бол өөрчлөнө. Тэр үед бол заавал доор хаяж 7 хоногийн өмнө мэддэг хэвээр. Тэгээ аль болох тэгээд юу яахгүй тэгэж гинтийн юмнууд гарахгүй талаас нь аяах гэдэг. Бүх юм плантай жилээр нь төлж яг төлөвлөгөөнийхөө дагуу явдаг юм. Одоо бидний амралт хүртэл одоо яг жилийн юу штэ. Жилээрээ гэх юм уу те. Жилдээ яг тэдэн сарын тэдэн ингээл яг тэрүүгээрээ л явна ерөөс. Би нэг жишээ хэлж өгөх юм. Би одоо л манай аав нэг удаа 3 хоног алга болсон байхгүй. Гэртээ мэдгэдэггүй. Бид нэр ингээд яагаад ч жоохон хүүхдсэн болохоор тэгээд аав 3 хоногийн дараа аимшигын ингээд хав хоргон оржсэн байхгүй. Тэгээ би аав оржснаа. Миний хөө аавга хайцныг мэдсэн үг гэсэн чинь үгүй та хайц ингээд гэсэн чинь шууд ингээ ажиллаа хийсэн чинь богд болон төмөр гарлаа гэж шууд бүх цагт нарыг аваа авчихсан. Тэгээд гэртэн ч мэддэггүй, хинт ч мэддэггүй шууд ингээ 3 хоног гал унтраалгаж байгаа иржсэн шүү дээ. Амар уу. Бид нар ч юм бол одоо гал унтраах баг биш шүү дээ. Яг гал гаруул галын байгууллага очно. Бид нар ч яг очоод яг очдог гэхдээ тэнцэн яг нэг хууль зохиолох зорилгоор очно гэхээс тэгж шууд дураараа бид нараар ч гал юм бид нар ч мэржлийн биш юм шиг болохоор ямар ч юм байхгүй. Яг анхан шатны мэдээлэл хөгдгөлд байх таймд те ингэсээ тэгстэй. Тэрнээс яг одоо юу гэдэг тийм том хэмжээний гал төмөр гарах болж чинь тусгай тийм тэрийг хариуцсан газар байгаа. Бид нар нь яа даачлагдана. Тэрнээс бид нар ингээ шууд дуудагдаад яахгүй л да. Тэгээ Монголд бас тэр талаараа бас жоохон юу ах те. Тэр нэг цагдаа бол шууд хүссэн юмд дайчилдаг л байсан үе байгаа. Одоо бас тэр байдал засарч байгаа бол би одоо 20 жилийн өмнөх юм яриад байгаа шүү дээ. Тий. 20 жилийн өмнөх юм баха те. 30 жилийн өмнөх ч юм уу. Ямар олон настай юм байх шүү. За одоо тэгтээ бааж би сая амар юм ярьлаа шүү дээ сая. Манай 3 хоног авар сарахгүй алга болсон чинь шууд ажил дээрээс нь хүчээр ингээд гал руу аваадсан. Богд бол гал унтраалгачаад чинь зөвхөн манай аавын тухай яриаггүй шүү дээ. 200-300 цагдаагийн гэр бүлд нь мэдгэлгүйгээр шууд ингэ явж байгаа тухай би хэлээд байгаа шүү дээ. Аимшигтай байгаа шүү дээ. яаж байгаа тийм. Тэгэд гал унтрааж байгаа орж ирлээ чи би бүр ингэ гайхах гэдэг. Цагдаа бас гал унтраад юм байл гэж бодож ирсэн. Маргааш бас сайн дураараа тэр бас явдаг шүү дээ Монголд ч.
Сайн дураараа явж болно л да. Сайн дураар энд явж болдог үү? Сайн дураараа бол энэ чинь явж болно. Гэхдээ аль болох тийм одоо юу гэдэг нь safety equipment одоо янз бүрийн юм байхгүй болохоор хамаагүй тэр хүмүүс аюул өөрсдөө аюулт оруулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ тэр хүний чинь бас аврах гэж боо юм болж бас гэмэд янз бүрийн байна. Бид яг санд манай аав тэгж 3 хоног гал унтраах шууд хүчээр дайлгсан явж ирчээд яг бүтэн 24 цаг сэрэг унтсан байдیں۔ Өрөөнд нь ч би ороогүй бидэд. Бажалт ивент гэж Tokyo application travel call гэдэг үйлчилгээ нэвтрүүлсэн манай влогоор сурталчилж байгаа шүү дээ. Тэгэд энэ яадаг вэ гэхээр яг гар усны энгийн тарифаар гадаадад дугаартаа явах боломжтой байгаа байхгүй. Одоо яг одоо миний гарт Tokyo application энэ Tokyo application дээр бүх төрлийн үйлчилгээний төсөөгөө энэ дээрээс олон улс гээд дарангууд travel call эсвэл IP77 гэдэг үйлчилгээгээр шууд Монголд байгаа юм шиг дотооддоо байгаа юм шиг дугаараар ярих боломжтой байхгүй. Тэгээ би та бүхний нүдэн дээр нэг дугаарлуу залгаж үзүүлээ л да яг хаа. Монголд өглөө л болж байгаа. Тэгээ зөвөр өглөө унтж байгаа мó юм уу гэдгийг. Oh my god. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Холбогдох боломжгүй байна. Би ямар ч байсан шууд ингээ холбогдчихж байгаа шүү дээ. За сайн байна уу та? Би нөгөөдөр Монголд очино. Тэгээд хоёулаа уулзвал болох болов? Намайг Монгол руу яаж ингэж шууд яриад байгаа юм бол гэж гайхаж байна уу? Энэ бол Travel Call. Энэ мэдээллийн хэрэглэгчид Tokyo Air гадаадаас хамгийн хямдаар ярьдаг боллоо. Ингэж л би ажлаа алдахгүй амарч чаддаг юм да. За, сонсож байна. Аха. За. Тэгээ. За бид нар одоо яг нэг хэрэг дээр саярсан нөгөө машин нөгөө цухтаад нөгөө унаад нөгөө цухтаадаг тийм одоо нөгөө энд бол нөгөө Kia Boys гэдэг алдартай гэж штэ. Тэр нөгөө өсвөр насны хүмүүс тэр машин ингэж унаад цухтаадаг гэдэг одоо айгу алдартай маань тийм хүмүүс одоо хүмүүс. Тэгээ тийм хүмүүсийн одоо юу гэж хэлэх вэ ял та? Байнгын давтагддаг олон удаагийн. Тэгээ олон хэмжээний татамжтай одоо машин унаад хулгаалаад бензин дуусангуу шууд дараагийнхаа машиныг ундаг тийм үү. Энэ үед яг одоо хэрэг дээр гэрчсэн байна. Тэгээд энэ хүмүүс дуудлагууд энэ машиныг бүр авчиад энэ Hyundai машиныг авчиад эндийг авчиад энэ мөргүүлээд энэ бампер бүр салаад унтсан байна. Тэгээд энэ машиныг бас мөргөцсөн байх шүү дээ давхар. Тийш нэрийг орхицсан байна. Тэгээд дараагийнхаа машинда суугаас 5 6 бас юм өсвөр насны хүүхдүүдээс ингэ сайд гисэн шүү дээ. Тэгээд тэр хэрэг дээр одоо дуудлага аваад хатнаа маныг ирсэн. Энэ зогсож чинь харъя хэлдэг ялтай нэг. Энэ машиныг бас мөргөцсөн мэт энэ машина тий. Агуу хараа мөргөв мө. Цагдаагийн машин болгоно нөгөө компьютер төс хүлжээнд холбогдсон бүх юмыг дор дорн шалгацдаг шүү дээ. Тэгээд энэ машин дугааргүй байгаа учраас нөгөө VIN number машин арлын дугаараар нь шалгаад утсан чинь одоогоор хулгаалагдсан машин гэж бүртгэл дуудлага ирээгүй байна гэнэ. Тэгэхээр магадгүй хулгаалагдсанаа мдээгүй эсвэл хулгайлагчтай мдээгүй байх боломжтой магадлалтай юм машиныг мөргөөд зогцсон. Тэгээд манайхаар нөгөө осол хийчихэд зогцсон гэдэг юу байдаг баха тий бажи. Осол хийчихэд ослын газар зогцсон гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэж шалгана гэж энэ. Тийм маргаашчанга одоо энэ ингээд мөргүүлээ зогцсон гэр бүл зурцлах гай болж байгаа. Энэ машиныг хулгайд алдсан эзэн ч одоо бөө юм болоод маргаашнаас юм ш. Тэгээд одоо яг процесс нь яаж явах юм бэ гэсэн чинь за ингээд диспатчтайгаа холбогдоод хэрэгээ ингэж ийм байдалтай ингээд машин ингээд мөргөө цухтаасан байна гэдэг мэдээлээд одоо тэгээд нөгөө машин ажиллах машинууд ирдэг шүү дээ. Энэ машиныг ачиж яваад тэгээд маргаашнаас эхлээд шалгаад хэрэг үүсгээд явах юм байна. Тэгээд Бажиалт 2 яг мөрдөн бацаагчны хэрэг шиг хамгийн их анхудаага ийм зүйлийг хийж байна. Чи надад болчих юм байна. Тэгээд өнөөдөр шөнөөс хэдэн хэргийг дээр очихыг мэдэхгүй байна тий. Ямар ч ихтэй явж лээ. Тэгээд том хэрэг дээр очих юмсан гэж бас бодож байгаа тийм үстэй. Буудалцаана. За тийм ээ. Чиг буудалцаанд орчуулж машинаас буучаад байгаа. Би бол шууд зогтчих واخ. Хэцүү шүү дээ чи тийм. Машин хөдлөхгүй шүү. Тийм. Да бajаа цагтаа машин. Бajаа. Дотор бajаа. Бajаа цагтаа гэдэг. Питер нөгөө интрун хийсэн энэ
ингэж нөгөө нэг цагдаагийн машинд явхад амь насаа алдвал гомдлгүй гэдэг бичиг дээр гар үсэг зураад явж байгаа хоёр шүү дээ. Тэгэхэд. За тэгээд яс юус үзье. Өө энэ битүүн цагдаагийн машин дуурал энэ. Тэр юуны хагархаа вэ? Хотлын цогны. Хотлын цогны хагалж орсон юм уу? Тий. Энэ хулгайлах юм тий. Тий. Камера онтарж байгаа юм тий. Нийслэгтэй. Нийслэгтэй заавал хүний юм нэгжтэй заавал камераас авах дараа нь янзбүр асуудал үүсэж. Тэр юу байсан харагдана дээрээс нь хүний машинаас юм авсан байх вэ гэдэг асуудал авахгүй. Тэгэхээр одоо хамгийн ихлэ чи одоо дуудлага өгсөөс 20 минутын дотор ирэх үүрэгтэй байна тийм үү? Яг би дуудлага өгснөөс хойш 20 минут тавьсан. Тэгээ сая бол нэг удахгүй шүү дээ ингээ анзаарах тийм. Тэгээ нэг 15 минут дуудлага. Тэгээ 15 минутаар хүрээд ирлээ. Тэгээд ингээл одоо бүх юм авчлаа тий. Одоо ингээл чиний юу дуусаа шүү дээ. Одоо ингээл машиныг ачуулаад болоо. Тэгээ машин ачуулаад хэрэг хүртэл бол ингээд дуусаа. Нөгөө нэг хүнээс одоо юм асуух уу гүйцэтгэл. Аа спанер ярьдаг болохоор спанер тий. Түрүүний манай нөгөө спан хамтагч ирэн тий. Ирж надад орчуулагчаар тусаж байгаа. Аха. Тий. Яг энэ нөгөө мөргүүлсэн хүн өөрөө спан одоо Мексик хүн биш тий. Мөргүүлсэн машины эзэн спан хүн англиар ярьдаг зөвхөн спанер ярьдаг юм байна. Заавал. Ямч одоо тэгээд ингээд аваа явчих юм байна. Эдгээр бүр мэрэгжлийн авчнаа. Тэс 5 минут өндөр. Манай Монголоос ачигч нар ирэх юм бол энэ үрээс 5 минут 2 минутын дараа. Тийм тийм. Манай монголчууд амар. Танах тий. Энэ юм л манайхан зүгээр нөгөө 20 минутанд зүгээр ирэхгүй байж магадгүй хөгжлөөс болоод. А тийм ирцээ дараа бол харин зүгээр минут 30 секунд ачаа явчих шүү харин зүгээр. Хизээч ачихгүй тэгээд тавьсан бол ачаа явчихдаг шүү дээ. Тэргүүрээ бол ачлалтаараа бол эдрийг бол өдөрт ачаа явцсан байгаа шүү. Манай компани айгуусан. Бус би одоо зүгээр нэг өөрийнхөө иншүрэнсээр ч юм уу те нэг тооны машин ачаач машин дуудаад ирээд бас нэлээд уддаг байхгүй ачаад ингээл яаж ачих вэ тэрийгээд харж барайл. Эдгээр бол зөвөрөөс л нэг 5 минут тэгэл арга нь бол хоёр машины гол тавьсан бол нааш татаж гаргаж ирэл ухаж гаргаж ирэл ачиж байгаа юм шиг. Удаан байна. Удаан байна те. Манайх бол яг ачигтал дээр бол уучлаарай зүгээр харин зүгээр. Манайхнаас жоохон ачилт дээр бол суралцмаар л юм байна. 5 минут удаан байна. Тийм байна. Ихтэй бас нэг адгийн цар 11 гэдэг нөгөө монголоор хэлдэг. Энэ бас лайтай байх таа нөгөө эзэн юугаа мдэггүй байгаа те. Даатгалаараа л явна даа. Бүх юм даатгал явна те. Бүх машины заавал даатгалтай болох үстэй. Тэгэл даатгалч яг ийм хүйдлэр болж байгаа юм шүү дээ. За нэмээд эвдээ ачлоо. Ихтэй бас машин аждаг тал дээр Монголоос сурмаар байна тий. Яг машин яг эрдэг дээр яг хурдан юм байна. Ачдаг дээр бол жоохон суулнэ. Сингур брэнд баж ялтай хамт Америк улсаар яллаа. Тэгээд цоошин бүтээгдэхүүн Сингур ультраг тав хүн хамтад үзээрэй. Өнөөдрийн хатагийн үүрэгт байран дээрээс зогсоод. Тэгээ үүрэгт ажлын цаг яг бол энэ нөгөө яг полис цагдаагийн стейшныхын өмнө ирээд байн зогсоод. Тэгээ миний яг хариуцлага газар байхгүй. Угаасаа хариуцлага дүүрэг. Хариуцлага
Хараад бүсэн. Тэгээд нөгөө нэг байн ирээд буцаад байгаа шалтгаан манай хуйгаа маань энд байгаад байгаа. Яг бол машин зөвхөн 2 хүн явах зөвшөөрлөг гэсэн. Тий. Тэгээд би хатаа өөр асуух юм байгаа. Та нарт ер нь одоо жишээ нь энгийн явж байгаа машиныг зогсоох эрх бий юу? Одоо машин зогсоох ч юм уу. Ер нь замын хөдөлгөөний Монголд бол хэв журмын цагдаа, замын цагдаа гэж тустай байдаг шүү дээ. Америкт яа дээ. Америкт бол бүгд нэг бид нар машинаач зогсоож болно, хэв журмаач сахиулж болно. Машин зогсооход тэгээд яг тусгай зүйлүүд нь гэх юм бол яг жоохон одоо яг үзүүлэхэд аа жоох хэцүү юм тий. Тэгэхээр одоо яг зогсоолоо машинаа жоохон одоо 100 гардал руу гэх юм уу жоохон тавих хэвээр. Яагаад тэгэхээр өөдөөс ч бас нэг машины урсгал ирж байгаа шүү дээ. Тэрэндээ машинаа мөргүүлэхгүй машинаараа өөрийгөө бас хамгаалж яах гэсэн үг байхгүй юу. Тэгээд машиндаа ойртохдоо хоёулаа бол нэгний талаар нь хойлоо ойртно. Тэр нь бол одоо цаатал нөгөө хүн намайг нөгөө coverж байгаа те backup гэж байгаа юм баггүй. Тийм болохоор намайг coverлоод хойдлын суудлаас эхлээ шалгаж эхлэн бүх юмнуудыг нь хараад те яг юу ан дотор нь юм дотор нөгөө юмнуудыг юу. Тэгээд одоо нэг quarter panel гэдэг энэ ногоос энэ энэс наан зогсох хэрэгтэй. Яг тэр энүүгээр одоо өөрийгөө бие хамгаалж байгаа те cover хийж байгаа гэсэн үг. Ямар нэг юм болоход те бэлэн байх хэрэгтэй. Тийм утгаараа тэр хүн би бол заавалч ойртож жолоочтой нь уулзах хэрэгтэй шүү дээ. Жолоочтой нь уулзах яг юу ямар зорилгоор яагаад зогсоосон тэр мэрийг тайлбарж хэлээд үнэлгэнд нь асуух хэрэгтэй. Гэтэ удаанаар гэж хурдан ерөөсөө шууд дахиад очихгүй те. Удаанаар нэг яг ингээд хойдлоос нь эхлүүлээд шалгаж яваад жолоочийн гарыг харлаа, гарыг нь асуул, гар нь харагдахгүй бол гарыг нь урд тавилаа. Актимч ганц гол заадаг юм гар аюу хамгийн айлдаг. Гар харагдахгүй бол гарыг нь заавал address гэсэн те. Үүлэн дээр гараад ингээд тэгэл ер нь бол хамгийн аюултай цагдаа нарын дуудлага чинь машин зогсоох, хоёр дахь нь гэр бүлийн хүч шээлтер очих. Энэ хоёр хамгийн аюултай нэг цагдаа нарын ганц нөгөө буудуулдаг, гэмтдэг юу чинь тэр хоёр дахьгүй ер нь хөвчлээ. Тий. Цагдаа нар тийм учраас нөгөө нэг одоо би ингээд яг ингээд цагдаа нар ингээд зам дээр одоо хурдын зам дээр ингээд машин зогсоосон байгаад эхний одоо юу гэдэг офицер нь цагдаа тийш очлаа, хоёр дахь офицер нь хойно ингээд буунда гар бэлэн ингээд зогсоод байдаг штэ. Тэр нь тэгэхээр ер нь бол бэлэн байдалтай байгаа гэсэн үг. Ямар ч бэлэн байдалтай. Яагаад тэгэхээр нэг та нар зүгээр онлайнаар зүгээр хараад үзэр ингээд хүн зогсоолоо зүгээр машин дотор нь яг хамгийн гол бид нар юу ч байгааг мэдэхгүй болохоор тэр чинь хамгийн аюултай байгаа байхгүй юу. Тэр хүн буутай байна уу, юутай байна, сэтгэл санаа ямар байна. Тэр мэрийг огт мэдэхгүй амьдралдаа бараг таараагүй байгаа хүнтэйгээ анхудаага уулзж байгаа. Тийм болохоор яг тухайн үед ямар одоо юу гэдэг те нөхцөл байдал байгаа мэдэхгүй байгаа учраас тэгж зогсдог. Гэхдээ эйжент одоо өөр цагдаагийн газрууд өөр тактикээр манайх бол хизээч ингэж 2 цагдаа араас зогсдог юм. Яг тэгэхээр 2009 онд энэ манай 4 цагдаа хүнд бодуулж нас орсон байхгүй. Яг одоо энэ Макдоналдс шүү дээ. Нэг цаалт 2 мотоциклтай цагдаа нэг залууг зогсоогоод тэгээд хоёулаа яг тийм байралтай ингэ зогссон. Нэг нь энэ нэг нь ард нь ингэ зогсож байхад жолооч эргэж хараад буудахтаа ингээд ойнлоход амар болчихгүй. Энд чинь нэг цагдаа нөгөө талд нь байвал энэ чинь хоёр жишээ ингэ штэ. Тэгээд тэрнээс болоод биднээс тактик өөрчлөгдсөн. Одоо заавал хоёр талаас нь хоёулаа бол нэг хүн бол заавал тэгээд одоо бас юугаа харна. Нэг одоо урсгалаа тэг хурдны замаар явж байгаа машиныг зогсооход ихэвчлэн цаатлаа харна. Яг тэгэхээр машин чинь баруун гартал руугаа зогсоод байгаа шүү дээ. Тэр тал руугаа нэг машин явахгүй гэдэг утгаараа энэ талаар нь тойрч юм уу? Нэг ялгаа байна. Монголд бол цагдаа зогсоовол жолооч нь бууж очдөг байхгүй. Тийм ooгүй. Манайх чи жолооч шууд гараад ирэх юм бол зүгээр бөө юм болно шүү дээ. Шууд буцаа суу гэж байна хэлдэг байхгүй. Яагаад тэгэхээр гараад ирж байгаа нэг ямар нэг юм болж магадгүй гэдэг утгаараа тэр нэг цагдаагийн хувьд ч амар нэг safety юу талаас аягүй хэцүү болж эхэлнэ. Дээрээс нь тэр хүний бас аюулгүй байдал машин дайруулчих юм уу те тэр талаас. Тэгээ нөө цагдаа ингээд юу явах хэвээр очих хэвээр цагдаа дээр бичиг баримтаа очдог ч юм мэдгүй. Одоо би бас мартчихжээ цагдаа зогсоогоо утсан. Тэгэнгүүт энд болохоор нэг анх хэрэл тэгжээс байхгүй. Би дөрмийн номыг уншиж байгаа. За дөрмийн номыг уншиж хахад одоо зарим зүйлсийн санахгүй. Гэхдээ хүмүүсийн анхааруулсан юм. За цагдаа зогсоовол битгий машинаас гараар монгол хүмүүсээ гарчаад идэв шүү гэдэг хэлсэн. Магадгүй тийм тохиолдлууд гарч магадгүй. Ерөнхийдөө тиймэрхүү үед ч юм бол тэр хүн цутаах гэж л гэж оролдож байгаа байхгүй. Тэгээ юутэй ч болно. Зэвсэгтэй ч юм юутэй ч юм тэр талаараа тэрийг бол айгүй одоо ноцтой хүлээж авна. Тийм бол тэгэл одоо нэг зүгээр зогсоолч юу лээ, яах ч жаавал энэ чи юу юм блэ, яадаг лээ гэл. Тэгээ нэг урд нь тиймэрхүү болдоггүй болохоор бас тэр чинь нэг биднээс хувьд бол Америкт байгаа цагдаа нарын хувьд бол юу байхгүй. Одоо тийм байнга тохиолддог.
одоо хөвчлэн тийм хүн чинь гарч иж байгаа нэг шин цухтах гэж байна л гэж ойлгож байгаа. Тэр шууд автоматар тэгээ яагаад цухтааж байгаа вэ юу вэ энэ чинь гэмтэр хийцээ. Хэрвээ цухтааж байгаа хүн гэвэл буудах ирэх үүсэхгүй ирэх нэгдэхгүй. Шууд цухтааж байгаа нүгөө бодож болохгүй. Тийм хамгаал өөрийгөө хамгаалахгүй байдалтай амнасаа хамгаалах зорилго эсвэл өөр хэн нэгний амнасыг хамгаалах зорилтоор л одоо deadly force гэж ярьдаг тийм байна. Тэр хэрэглэж бол. За сая бид 3 дуудлаган дээр очсон. Одоо дахиад бидний ажлын цаг дуусгаад дахиад 2 цагийн хугацаа байна. Дахиад дуудлага авч эхлэе да. Дуудлагандаа явъя да. Түрүүн яг өмнөх бичлэгээс ердөө 20 минутын хугацаа өнгөрч. Энэ хооронд 2 дахь хэргийн газар дээр яриад юм. Түрүүний эхний хэрэг нь яг Хатнагийн хариуцдаг бүсэд 63 настай эмэгтэй эрэгтэй хүнд зодуулаад нөгөө хүн зүхтаасан гэд одоо хохирогчтой уулзаж очиж энэ 3 цагдаагийн машин одоо хэрэг үүсгээд гэрчийн мэдүүлэг авч ирсэн. Яг тэгсэн чинь яг тэгээ байж хахад хэрэг бүртгэл дуусаад байж хахад амиа орлогыг завж ийн гэсэн дуудлагыг нэг хүн энэ байранд өгсөн гинэ. Одоо яг энэ байрлал тэгээд яваад орчлоо. Одоо яг 3 машин ирээ те. Оо тэгээд яг ийм нөгөө нэг сая бааж инглиш яг ийм цагдаагийн машин хасаад ингээ хурдтай явах ч бас эвгүй юм байна. Детектив юм байна. Сонирхолтой юм шиг тэгсэн мөртлөөс амар детектив юм шиг. Ямарсан нөгөө цагдаагийн машин тэгээ дуудлага хөлтөх нөгөө эмнэлгийн машин гал хамт машин гэдэг шүү дээ. Гал хамт машин. Ямарсан нөгөө нэг цагдаа буулгаад ирсэн юм шиг харагдаж байна. Яваасан нийлээ олон цагнаа нэр ирсэн. Ямарсан бүүнд байна. Юу явуулж байгаа вэ? Сэтгэл мэдрэлийн юм дөрөв. Яа тэгэхээр өөрөө амиа оруулах гэж оролцоо. Тэгээд өөрөө болохоор үгүйгээд байгаа байхгүй. Ээж нь ноцтаад тэгээд яг өөрт нь ингээ угаасаа зүссэн одоо юу гэдэг шахнууд байгаа. Тэгээд хоолын нэг нь болохоор сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү явуулаад тэнцээ psychiatrist-тай одоо тийм сэтгэл зүйчтэй ярилцаад тэнцэнээс энэ хүн яхаа шийдэх юм. Эмч шийднэ гэсэн үг. Бид нар зүгээр эмчрүүл явуулж байгаа гэсэн үг байна. Тэгээд юу яаж аа хэрэг хийгээгүй. Гэхдээ одоо өөрөө хүслээр одоо эмнэлгээс ийм машинаас буугаа явуулах гэх юм аа. Гэхдээ яг ингэж харагдлаа. Айгүй нөгөө кинонд сүртэй ингээд одоо ингээд сайн гэдэг чинь 3 цагдаагийн машин тэгээд дээрэс нь галгамадын машин гэдэг баг сайн 10 хэдэн цагтаа шөнө дээр хурж ирлээ шүү дээ. Тэгээд нэг хүний саяны энэ хүнд ихтэй нөгөө анхаарал хандуулж байгаа байдал дээрэс нь нөгөө сайн хэлж шүү дээ. Одоо энэ хүний нөгөө амийг одоо урьдчилан аврах гэж шүү дээ. Ингийн төлөө бас үнэхээр бас маш тийм том баг ирж ажиллаж шүү шууд. Тэ? За ямарсан энэ бол бас 5 дахь дуудлага байлаа. Одоо тэгээд тавт одоо гал дараагаад бол явна. Тоолж явж үзээгүй юм байна. Явна даа зүгээр. За. Гадаад ажиллаж амьдарч байгаа монголчууд хамгийн сандаг зүйл юу вэ гэж найз нөхөд Монголын салхи, Монголын үнэртэй амт. Талын Монгол найз нөхөд чинь Монгол амтыг авч гол. Өмнгийн говийн гатлан өөр Монголд зөрчиж өвгд энэ томголсон нутагт өөр юм бэлэгтэй үлдэхэд Баатар ирсэн хүчтэй арамзал залуу бөхчүүд байгалийн хэм бүтээлийг багтан хүртээд үдээ. Өвгдийн үнэт жор, өв уламжилсан бахархалт цог, талын Монгол. Тэгээд саяны 2 хүүхэд энэ 2 хүүхэд 20 мянган дээрээс сууж байгаа ямар ч юм сонсоогүй л гэж байна. Өөрсдөө бол зүгээр байна. Сонсоогүй. Тэгээд саяны буунд дугаараа өстэй. Сонирхолтой тийм. 1000 дом байж магадгүй энэ хаус руу юу байхгүй. Ирэх байхгүй. Энэ ч бас нөгөө яг энд гудамжинд гарсан гэж үзэх юу байхгүй юм тийм. Ямар нэгэн одоо энэ байрнаас гарсан гэсэн ямар нэгэн үзэх юм байхгүй. Тэр хойно сууж байгаа гарууд марууд байх магадaltaй. Боломжтой. Тэг ямар гол хонгой өндөр байхгүй. Тэгэхээр ч яг тэнцээ болсон байна. Сая тэгтээ яг буун дугаар бол 5 бууцсан мэт тийм. Тэгээд байхгүй болохоор тийм. Тэгээ одоо ийм буун дуун дээр чи ингээд ганцаараа ирж яхад бэкап хэрэггүй юу? Би өөрөө бэкап хэрэггүй гэлцээ. Тийм үү. Тэгээ одоо нэг жоон бизи байгаа болохоор юу юм чинь хүмүүс аюу өөр дуулуунууд явцсан болохоор би
өөрийнхөө experience-ээр ер нь бол гайгуутай гэж бодоод тэгээд backup хэрэггүйгээ хэлчихлээ шүү дээ. Тэрнээс ер нь бол эвгүй тий. Тэгээд тэрнээс бол эвгүй л дээ. Ер нь бол заавал 2 офицер юм уу 3 офицер заавал ирэх хэрэгтэй. Би ч чамаагаас айдгүй юм бэ гэж бодлоо. Шөнө ажиллаа сурцсны бас нэг юм шиг байна. Тэгээд хүнээс болно. Гэтэ тэр офицер нь тийм одоо юу гэдэг safe биш гэж үзэх юм бол backup-тай явж болно. Тэр бол ажиглаж шүү. Backup хэрэгтэй гэх юм бол тэгэл ерөөсө backup дороор өгч шүү дээ. Энэ мэдрэгчтэй гоё тустай юм байна тий. Тий. Боондоо одоо буудалцаа их гардаг газар надад бол юм баста аюу хэрэг болдог. Одоо нэг чиг гэдэл хүнд уцтаж хэлээгүй шүү дээ. Бид нар зөвхөн софтвер хэрэглэж байгаа юм шиг. Тий. Энд яг энэ буундууд ямар нэгэн цагдаагийн дуудлага бол цагдаа дуудлага ирээгүй. Зүгээр энд яг буунд хэдэн минут юм гарсан буунд дуудлага вэ? 15 минут юм. 15 минут юм энд яг буунд гараад тэгээд цагдаар шалгаж байгаа. Тэр хоёр юмхтэй 20 минутын зогсож байгаа. Тэгээ буунд сонсоог гэдэг бол худлаал ирж байна тий. Яг үнэн чи ярьж байгаа худлаал ирж байна. Яг тийм гэхэд хэцүү. Одоо ингээд ямар нэгэн кейс байхгүй учраас ингээд дараагийн дуудлага. За энд сая яг тэр юун дээр байж хат нөгөө сая нэг 5 удаа дарааж буудлаа шүү дээ хурдан тий. Тэр нөгөө юун дээр сонсогдсон. Тэгээ тэр буудлага дээр очиод яг шалгалт хийгээ байж хат хатнаа шалгалт хийж явж хат. Энэ нөгөө юуны осол автын осол тий. Гарсан гэдээ яасан. Тэгээд тэрийг одоо газар нэг ирсэн байна. Машин эндээс харж болно. Одоо яг тэр ихтээс нэлээд хүчтэй мөргөлдсөн юм шүү тэр хараа. Тэдрийг хардаа нэлээд хүчтэй мөргөлдөж. Юу мөргөлдсөн учраас шом мөргөлдсөн юм уу? Затна яасан бэ энэ? Яг яасныг мэдсэн гэхдээ ямар ч нэг машин ийш явж аваад нэг энэ машин ийш явж улаан гэрлэр л орсон юм шиг нэг нь. Тэгээ одоо яг хэн хүн амтны гайгүй юм шиг. Хүмүүс нь гайгүй гинэ. Янз бүрийн. Яг нэг нь гэмтэлтэй гэхдээ эмнэлэг рүү явах чинь. Тэгээ амь насны ямар нэг юм багхгүй. Гэхдээ харахад бол нэлээд эйгүү мөр. Нэлээд хүчтэй мөргөлдсөн юм шиг машин бол нэлээд хүчтэй явж ирсэн юм шиг нэ. Тэгээ одоо энэ чи хүмүүсээс ярьцлага авна. Тэгээд харсан үзэн хүмүүс ярьцлага авна, жолоочоос ярьцлага авна. Тэгэл тэнчэнээс тэгээд хин яаж явсан харагдана. Тэгээд тийш камер байгаа үстэй. Тэгээд камер шүүлэм тэгэл. Тэгээд тэр залуу надад туслаад энэ миний аюу ахгүй. Энэ яг надад туслаад энэ аэропорт ингээд өөрөө явчих гинэ. Намайг зөвөр тэр машиныг ачихт нөө ачлалтын нөгөө бичиг хийгээд өччих. За. Одоо тэгээд машиныхаа нөгөө ачлалтаа дуутсан гэсэн үг үү те? Дуутсан. Одоо нөгөө бичиг бичээлээ. Одоо 20. За одоо дахиад 20 минут дараа үржирнэ. Энэ хүмүүс нь болохоор өөрсдийнхөө аюуг яах юм шиг. Машин хөдөлж болох юм шиг. За. Болох юм шиг. Гэхдээ 2 3 машин олгоцсон болсон шүү дээ. Цаана юм шиг. Тийм 3 машинтай холбоотой тийм. Ямар юу яасан яг асууж чадсангүй. Түрүүн тэр нөгөө яг жоохон байж чадвал нөгөө сонсохыг бодноо тэр нөгөө дүф гэдэг ингээ буудсан. Чимээг сонсож болохгүй юу? За дураар юм байх юм аа. За битэр чи хөгжим сонсох гэж байгаа шүү. За битэр сонсноороо л үлдээ. Тэгээд яг тэр нөгөө энэ юу надад яг энэ тэр үнэхээр супер санагдлаа. Тэр нөгөө энэ нөгөө камер нөгөө юу сенсор мэдрэгчнэр одоо суулгаад нэг ч одоо чи юуны тавьсан ба микрофоноо тавьсан ба гэсэн шүү дээ. Микрофоноо тавьсан байгаа энэ тэнд. Тэгээд тэр нөгөө хаанаас буудалсан гарч байгаа шууд тэндээс дугуурлаа эндээс дугуурлаа гараад ирэмтэй байна. Мапн дээрээ те. Газрын зураг дээрээ. Тэгээд тэрнээсээ болоод шууд одоо ингээд түрүүний гол жишээ. За яг эндээс ингээд дугуурлаа гэдэг. Тэгээд тэр ингээд сонсслоо л да битэр. Тэгээд би шууд яг аяга хурдан тэр бол гарбуу бол биш байлээ те. Тэр яг тэгж аяга хурдан ихгүй. Тэгээд нэг арай одоо ингээд би танаас зүгээр яг сонсуулах юм бол гэл те. Дараалаа те. Яг дараалаа яг ингэж сонсогдсон. Тэгээ тэр нь маш чанга ингэ сонсогдсон юм. Тэгээ яг тэр нь тэр бичгээр эренгүүтээ нөгөө юун дээр эренгүүтээ ингээд яг эндээс дугуурлаа гэд гараад ирд юм тэр микрофон яг энэ хавьяас дугуурлаа гэд тэнгүү тэгээ цагдаа нь очд юм байна. Тэгээ мэдээж очиж шалгалт явуулд юм байна. Тэгээ тэнд ерөнхийдөө мэдээж ирд чинь хүмүүс байхгүй байгаа. Бас хүмүүс байдаг ч үе байдаг гэж энэ те будулцсан үе зөндөө байдаг гэж энэ. Тэгэхээр яг тэр микрофонод суулгасан нь бол бас супер бас санагдлаа энэ бас. Тэгээ нөгөө ийм нөгөө буудалцаантай гимтэр их гардаг газруудад тийм их угаасаа тавих хэрэгтэй байх л та. Бажи алтын платинум мөнхийн ивент гэж биднээс хэлэх дуртай. Тэгээд Писимол байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн аялалч гэсэн Писимол Бажи алтан хамт байлаа. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж ийн гэсэн үг. Тийм ээ, бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд
Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Лизингийн хэлбэр нөхцөлтэй авчил та. Авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Яг одоо шөнийн тэг цаг болж байна. Даарцсан шүү дээ. Тэгээд Хатнагийн маань ажил дууслаа. Өнөөдөр маш олон нэр үнэхээр нэг шөнийн дотор байж болох бүх гэмт хэргийг одоо тууллаа шүү. Харлаа шүү битээр. Битээр байгаа учраас нэг Хатна маань одоо ингээд нөгөө иргэдтэй явж байгаа учраас машин хөөж болсон. Тэрнээс Хатнагийн тасгийнхан зэвсэгтэй этгээдэг машинаар хөөгөөд боо юм боллоо. Араас нь зэвсэгт дээр юм хулгай юм уу? Биш ээ. Цэфон голгох гэж байсан. Дээр юм. Тэрэн дээр очих гэсэн чинь бас яг очих гэсэн чинь зутаа явцсан байлаа. За тийм. Дээрээс нэг шөнийн дотор кинон дээрээс үздэг бүх юм гарсан. Тэгээд бүх юмыг харлаа. Аюултай зарим дээр нь очихоос ч амар юм, зарим дээр нь очиход сонирхолтой байл. Манай Бажлав тэр буундуу 5 гарсан газар очиод машинаасаа буухгүй харсан биз дээ нар. Аминдаа артист манай дээд гөгчүүлсэн. Гүг тэр нөгөө За тэгээд маа мэдээж биднийг энэ хүртэл бид зүгээр нэг өөртөө хүрч ирээгүй. Сан Францискод хүрч ирээд аяллыг маань, влогийн маань энэ хүрэхэд бид гурыг ингээм хамт явуулахад Хатнаа дээр маань авчирхад ивент тэтгэгчдийн гарын бэлгийг бас Хатнаадаа өгөөж бодож байна. Тэгээд Хатнаа ер нь юу талын Монгол идэх үү? Эсвэл сонсож байгаа. За тэгвэл ингээд сонсоор чи аргагүй нутгаас гараад олон жил болсон болохоор юу яахгүй. Энэ нөгөө бурцтай. Тэгээд гомдтол будаа төшөл гэдэг ер нь бол манай нөгөө Монголоос гараад удаагүй байгаа хүмүүс бол яг Монгол амтыг авчирдаг. Тэгээд талын Монголынхан бүтээгдэхүүнүүд ээжээсээ чамд илгээснийг гармаар юм шүү. Тийм. Гоё байна. Яг нутгийн амт шүү. Үнэхээр нутгийн амт. Би гадаад байгаа монголчууд хамгийн их хэлдэг одоо юм. Чи хамгийн сүүлд хэзээ Монголд очлоо? 2 жил. Тэгээд 2 жил хагас юм. За энэ болохоор одоо цагдаа хүн яардаг, ядардаг, стрессдэг, тэгээд нойргууддаг тийм зүйл тохиолддог учраас энэ Dink Farm-ийн маань одоо магн бэлгэсэн юм. Магнд болохоор булчин суллаж стрессээс ангижруулна амраа. Тэгээд энэ Good Night гэдэг энэ бүтээгдэхүүн маань болохоор одоо нойрыг батжуулж те сайхан нэг нойр авчаад өглөөс ирэхэд чинь юу шүү дээ. Одоо маргаашийн стресс ирч хүчтэй эхлэн те. Чигтэй хайр гэхдээ пимүүд уучна үстэй. Тэгээ нэг Монгол пив угаараа. Тэгээ ультра, сэнгэр ультрага. Монголоос пив авчиж байгаа. Ачилтаас бид нэр үнэхээр спонсордыг бэлгээ авчих гэж нэр үнэхээр зовлоо. Тийм шүү дээ. Нийш ч бас хэр болоо. Тэгээ энийг ингээд сэнгүүрийг чамд ингээд сэнгүүрээс бэлгээ. Амсараа гэж шин бүтээгдэхүүн. Амсараа шин бүтээгдэхүүн. Смут амбуу тийм зөөлхөн. За тэгээ мэдээж яг монголчууд гадаад байгаа монголчууд хамгийн гоё бидгүүл мэдээж манай Golden Goby-ийн бас бидгэлсэн гоё шоколад тийм үү бэлэг хэмдэг гоё гарын бэлгүүд би ингээд зөндөө тэгээд говийн нэг өдөр гэдгээр хийсэн юу Golden Goby-ийн бэлгийг бас өөрчилж өгж байна. За дээрээс нь одоо энэ нэг бэлгээ бид нар авчиж чадаагүй. Тэр бэлэг маань юу бол уулна PC Mall-ийн маань уулна бэлгүүд өгөө гэсэн. Тэгээ бид нар одоо яаж одоо хүн болгоныг пэйж авчрах уу те. Үнэхээр болсонгүй. Пэйж бол байгаа. Пэйж байгаа тэгээ эсвэл нөгөө манайхан байдаг үстэй. Манайх нөгөө юу юм уу миксер зэгсэр байдаг үстэй пэйж биш. Тэгээ яг Монголд ирэнгүүт чинь тэгээ PC Mall-оос пэйж аваарай гэж хэлж байгаа шүү. За тэгээ тэрийг бол хэлж байна. За тэгээд бидний цаг зав гаргаж бүтэн өдрөө зориулсан Хатнаад баярлалаа. Тэгээд бас амаргүй байдаг бах ингэж нөгөө зочинтой ингэж ажил бүргээ гүйцэтгэх. Яг хөө тэгээд хүмүүстэй яваад сурцсан даа гэхдээ яг хөө та хоёрт бас нэг одоо хотынхон онцлогийг үзүүлэх гэж жоохон хичээлээ тэгээд сайн гаргаж чадсан уу бол мэдгүй. Гэхдээ ямар ч ирсэнд баярлалаа. Нэг тийм хүсээд байхаар бол хотол биш. Тэгтээ нэрээ гой газар зөндөө байгаа шүү. Гой газар л нь ерөөс яваг штэ. Тэгээд зүгээр яг тий. Яг тэгтээ нэг шөнийн дотор кинон дээрээс харж болох бүх юм дээр гарчлаа тий. Ер нь бол тий. Гэтэ зөндөө бас байгаа тий. Араг үзэг. Энэ баг давтагддаггүй гэдэг шүү дээ. Өдөр болгоо өөр шүү дээ. Ерөөс нэг өдөр яг адилхан байна швэж байхгүй. Бүх хэрэг өөр тий. Тэгэл хамгийн гол нь бидний одоо нэвтрүүлэг дээр буугаагүй хэсэг маань яг бол ихэнх нь машин дотор бичиж ирсэн учраас маш их бичиг цаасны ажлууд хийгдэж байна. Энэ маргааш бас үргэлжлээ явагдах байх юм. Тий. Үргэлжлээл одоо өнөөдрийн авсан репортуудаа заримыг нь өнөөдөр дуусгалж чадахгүй нэл маргааш дуусна. Тий. Тэгэхээр угаасаа 70-80% нь бол дандаа бичиг цаасны
хамгийн нэг хэцүү нэг юм одоо юу гэх юм те хамгийн гоё нэг кино хүмүүсийн кинонд гарааддаг яг ажлын амар гоё хэсгүүд байдаг шүү дээ буудал залхуунд нөхөөгөл за ийм л юм болдог яг тийм бол нэг ажлын 10-20% тэгээ бус нь бол тэгэл дандаа бичиг цаасна Цагдаа нар бичиг цаасаа дутуу бүрдүүлээд тэгээд хэрэг шийдэгдэхгүй шүүх дээрээс буцаагдана. Тэгээд олон давтах юм бол өөрсдөө асуудалд орж эхэлнэ. Тэ чинь хүн хууль бусаар баримжилсан маягийн болоо авчих шүү дээ. Бичиг баримтанд бүртгэхгүй болохоор ч тийм болохоор бичиг цаасны асуудал маш нарийн хийгдэх. Түрүүний тэр нөгөө нэг 5 бууцсан газар буунд угарсан газар баажа машинаас нөгөө айгаад буугаагүй газар яагаад ингэж нөгөө шалгалтыг би нөгөө лавшруулж асуух гэж байгаа шууд дараагийн хэрэг гарч явчлаа. Шалгалтыг цаашид үргэлжлүүлэх боломж болцоо ер нь хомс юм юм дуудлага хэрэг бол тий. Тэгээ ер нь бол тэгээд айгу завгүй дараагийн дуудлагууд ингээд шахтаад ороод ирдэг болохоор яг гоо тухайн үедээ боломж байвал явна л да цааш нь үргэлжлүүлээ явна. Гэтэ энэ болгон чи ингээд цааш нь бүртгэдэй явдаг байхгүй. Нэг газараас олон юм ингээд зүгээр ингээд өнгөрчөж яах гэсэн үг. Дараа нь ингээд юу яана цааш нь асуун судлана тий өөр яагаад хэмжээ их хург гарна эдгээр чи одоо бүх одоо биднээсээ хийж ажиллаж бүх нэг бичиг баримттай холбоотой цаашаа ингээл дээшээ өөр газарлууд руу явна тий дараа нар руу очино тэгэл дараа нар чи хараад анчнээс одоо тийм буунд айгүй харж энэ төдөө гарч ингээл тэр нь цаашаа үргэлжлүүлээд тэр нөгөө хэдүүлэг очиход бол буунд годамжнаас бол гараагүй байшин дотор гарсан байх магадaltaй тий магадaltaй тийм болохоор байшин руу орох хэрэггүй байхгүй тий одоогондоо бол байхгүй. Яг тэгэхээр тэр авд ерөөсөө тийм эд мөрийн баримт яг орох хэмжээний эд мөрийн баримт олдог. Яг тэгэхээр сууль ёсороо тийш айл руу орохын тулд заавал нэг search warrant төр хийх хэрэгтэй. Зүгээр хамаагүй зүгээр дайраад орчих болохгүй. Аимшигтай мэдээлэл сая тэгээд гэтээ Огтон хотуудын нэг юм бол нэг юм бол аюу таалагдлаа. Бүрэтэ. Тэгээ юуны truck-ны бол бүрэтэ бол үнэхээр бус газрынхаас гоё үнэн мэт дээ. Гоё бүрэтэ гоё. Бид нар сая дисэд очиод бүрэтэ идсэн. Тэгээ тэрийг бол бүрэтэ гэдэг юм бэлээ. Тэ. Арай өөр төл яваалаа. Энэ тхийн бүрэтэ бол яг нөө Мексикод энэ чинь нөө Мексикод айгүйх байдаг тий. Тэгээд нөгөө харууд хамгийн их байдаг газар. Тэнгүүд Мексик харууд хамгийн их байгаа болохоор Мексикод бол бүрэтэг бол энд хамгийн супер хийж ин л та бас тий. Тако өдрөө тий. Тэгээд камерын ард ярьж болох зүйлс гэж байлаа, ярьж болохгүй зүйлс гэж байлаа. Гэтэ хамгийн одоо сая аимшигтай нэг юу гэрж болж гинөө цогц тал олцсон гэдэг. Тий. Уусаа мэдэн дээр байгаа шүү дээ. Тий, байгаа. Гарцсан байгаа. Гэтэ би байгаагүй тэр үед нь тий. Манай ажлын хүн 2 хоногийн өмнө лөө тий. Тий. Биш. 2 хоногийн өмнө. 2 хоногийн өмнө. Тий. Цогц олсон. Гэтэ юмар нэгэн эргэтэн байхгүй. Зүгээр ерөөсөө тий, дан цээж. Зүгээр хоосон цээж. Тий, олцсон. Тийм болохоор. Тэгсэн чинь нэг газраас нь 2 хөл нь олцсон гэж лээ сая. Тий. Гэтэ тэр яг тэр хүний хөө биш үү гэдэг нь бас тодорхойгүй. За би тэрийг би тэнкээр нэг олоо мэдчихье. Тийм гих мэтчлэн одоо хүн сонсоход амар сэрдгиймэр хэрэгүүд ажилтдаг. Тэгээд Окленд хотын цагдаагийн Eastmont Station-ы патрол хатаа маань бидэнтэй хамт байлаа. Тэгээд Bajal vlog-тай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баярлалаа. Тэгээд дандаа маш баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа баярлалаа. Цагдаа гаргасан шүү. Гаргалаа шүү. Тийм шүү. Тэгээд хамгийн гол нөгөө бас нөгөө буруугаар битээ ойлгоорой. Би хамгийн гол тэр ихгүй нөгөө шууд энэ Америк гэдэг чинь нэг ийм газар үт юм уу ч гэдэм мэд. Тасархай газрууд, гоё газрууд нь үнэхээр супер тийм үстэй. Жишээ нь одоо бид нар ингээд сая явлаа л да. Яг одоо энэ Bajal-ыг хийх гээд одоо нэг бидэрт нэг 14 хоног байлаа. Бид нар тэгэл одоо зөндөө газар явлаа шүү. Өчнөө гоё газар нь ус явуулсан. За тэгэл одоо чи DC MC бол зүгээр баг энд баг хөвтчих юмар тийм гоё газрууд байна шүү дээ чи. Яг хотууд нь жижиг ямар хотуудтай ямар хэсгүүдтэйгөө те. Окланд ч гэсэн одоо яг тэр уулан дээр гарах юм бол одоо айгуу тасарсан газар зөндөө байгаа байхгүй. Зөвхөн энэ хэсэг энэ цаашаага Сан Франциско энэ бүгд харагддаг байхгүй шиг уулан те. Тэгэхээр зөвхөн энэ та хүн зүгээр байгаа. Яг ийм жижигхэн одоо баг энэ блок гэж ярьдаг шүү дээ. Энд 3 блокны цаана шал өөр амьдрал явдаг. Энэ 3 блокны дараа наанд шал өөр амьдрал явдаг те. Тэгэхээр энэ бол Америк тийм үстэй зүг үстэй. Тэгээд нөгөө альж газар нарны туяа турчилгаа бол сүүдэр дуунжил байдаг тий. Дэлхийн бүх газар тэгэхээр яг тэр л амьдралын нэг хэсэг дээр ажиллаж байгаа Монгол залуугийн ажлын нэг өдрийг Bajal vlog онцолж хүргэсэн юм. Хамт байсан баярлалаа.